санааны оролцогч багш шүүгчнээс байна өдрийн мэндийг хүргэе. Даунтамгийн 11 дахь сургуулийн иргэн төсөл клубын гишүүн Гонгочмын байна. За манай иргэн төсөл клуб нь төсөл сургуулийн сургуулийн агаас сургуулийн орчинд тулгымцсан асуудлаа шийдвэрлэн оролцоотой иргэнбач төлөвшөлт зорилттой энэ хичээлэмжид 22 сурагчтай үйл ажиллагаа явуулж байна. За дараагийн За энэ жилийн сэдвээр манай гэр сургуулийн хорол гэрэлтүүлэг тутмын ангилсан сэдвийг сонгосон байна. За энэ асуулаараа хамгийн түрүүнд асуулаа шийдвэрлэхдээ 7 асуудлыг гаргаж ирсэн байна. За энэ 7 асуулын юу вэ гэх юм бол гэр сургуулийн гэрэлтүүлэг тутмын байна. Мөн нохоос хасын сургуулийн орчмын замын амьтад сургуулийн гадаад талбарын талбай мөн нохоос галыг тэгээд сургууль төлөвлөлттэй болоод сургуулийн дуу гадаад дуугаар цогцолтол гэсэн 7 асуудлыг гаргаж ирсэн байна. За энэ 7 асуудлаас яг 19 үгээр хамгийн өндөр талтай гэр сургууль гэр хооронд гэрэлтүүлэг тутмын ажиллагаа асуудал гарч ирсэн. За энэ асуудлаар би хамгийн түрүүнд сургуулийнхаа сурагч багш ажилтан мөн эцэг хасран хамгаалагчдаас судалгаа авсан байна. За энэ судалгаараа би хэнийг тодорхойлоод за тэгвэл яг энэ асуудлаар гэрэлтүүлэг тутмын хажууд бидний ямар их хамгийн их зөрчиж байгаа юм бэ гэдгийг салгаж оруулахаас асуусан. Тэгэхээр бол бидний эрүүл мэндийн орчин амьдрах хэрэгээр бас зөрчиж байна гэсэн гарч ирсэн. За мөн энэ асуудлаас дахиад нэгэн манай сургууль өдөрт 500-аас 500 хүүхэд ирж очдог. Тэгээд хамгийн олон тэгээд 1-4.5 км-ээр алхаж явах тохиолдлууд илүү байдаг. За тэгээд энэ хүмүүсээрээ тэгээд энэхүү гэрэлтүүлэг тутмын агаад хүүхдийн аюулгүй орчинд амьдрах мөн эрүүл мэндийн орчинд байх их зөрчиж байна гэдэг үзэн за мөн мэдээлэлийнхаа би хоролцоодоос яг аль хэсгээр нь илүү гэрэлтүүлэг юм байгаа мэй гэсэн судалгааг авахд бол буухан үлдээд улаан удаг гэсэн газрууд маань ерөнхийдөө бол гэрэлтүүлэг тутмын ангилсан. За энэ асуудал дээр бид зөвхөн хамгийн ажиглал хийсэн маань тухайн газруудаараа энэ ажилтны юу ч болсон байх хэрэглээс сургуулийн сургалтын объект замаар явуулдаг бол гэрэлтүүлэг маш тусмаг мөн гэрэлтүүлэг байсан ч зарим газар гэрэлтэж мөн цагтаас бүх зэрэг асуудал маш их гарч ирдэг. За бид хүүхдээ бол дөрөвтэй эрүүл мэндийн орчинд амьдрах хамгаалах оролцох хөгжих гэсэн дөрөвтэй. За хүүхдийн финансийн 6-аар орцож улсууд хүүхдийн амьдрах эсрэг хөгжих болдог бие чигээр бүрдүүлэн хангах ажиллагаатай гэж заасан байна. Мөн хүүхдийн тухайлбал 4-1-2 6-1-5-8-1-2 төрийн бүлгийн үйл ажиллагаа хүүхдийн язгуур шиг энэ тэргүүр хангахыг эрхэмлэж мөн хүүхэд эсрэг аюулгүй орчинд амьдрах хөгжих хамгаалах нийгмийн амьдрал гаргах хэрэгтэй тушаалах стресс үүрэгтэй байна. За гэрэлтүүлэг бага улсууч тусгадаг асуудлын үйл анзаарах явахад аюултай хойд хүнд бүр өглөө хэмжээний ястагч тохиолдол байдаг. Мөн манай энэ зураг орчин савтуу ингээд учраас сургуулийн сурагчид анзаарах бүх газар явах бэрхшээлтэй байдаг. Тэгээд 2020 онд бас манай сургуулийн сурагчийн нохойн хасаж хүнд бэртэл авсан тийм удаа тохиолдол байдаг. Ийм учраас бид гэр сургууль хамт гэрэлтүүлэг гэсэн асуудлыг сонгосон байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бид бодлого хэлбэрээр өрөө хуваалцсан байгаа. Нэгдүгээр бодлого хэлбэр маань болохоор өв бодлогын ажиллагаа явуулдаг аж ахуйн нөхцөлөөр тусгай байгаа. Үүний даваа тал нь бол бид уриалсан нөлөөллийн ажлыг их олон хүний оролцоо гарч бол мөн нөлөөллийн ажлыг тань хүрээтэй байгаа. Үүний тусгай аж ахуйн нөхцөлөөр дэмжих магадлал байгаа гэдэг хугацаа их шаардна. Тэгээд хандив мөнгө бүрдүүлэх боломж маш бага байдаг. Хоёр дахь бодлого хэлбэр маань гэх юм бол иргэдийн төлөөлөгчтэй хурал санал оруулах, дэвшлиг авах, ерөнхийдөө орон нутгийн хүслийн санхийг төлөвлөх. Үүний давуу тал нь болохоор энэ бодлого хууль биелж байгаа тухайн баг туршид өөрч болон байгууллага үйлдвэрлэлд дэмжих магадлал нь өндөр байдаг. Төсвөр мөнгөнд тохиолдсон шанс дараалсан үйл ажиллагааны үйлдвэрлэлд хэрэгжих боломжтой байдаг. Үүний сул тал нь гэх юм бол орон нутгийн хэмжээнд хэрэгжих боломжтой бүрэн үр дүн гаргахад нэлээд хугацаа шаардлагатай байдаг. Гурав дахь бодлого хэлбэр маань болохоор энэ асуудлыг өөр газар хэрхэн шийдсэн байна,
Сэтгэлээр бодлоо сургуулийн хэмжээнд гараад асуулт ажиллагааг хичээлж байгаа. Энэ болны давуу тал гэх юм бол сургуулийн хэмжээнд бэлчиг боломжтой байдаг. Цол тал гэх юм бол бодлогод цаг хугацаа их үр дүн асуудал гардаг. Дөрөвдүгээр бодлого энэ бодлого дээр ямар тал байгаа аль хэсэгтээ хэрэгжихгүй байна. Түүнийг хэрэгжүүлэх болох байгаа. Үүний давуу тал гэх юм бол мөнгө санхүүгийн асуудал гарахгүй. Цол тал гэх юм бол судлаад цаг хугацаа их болдог байгаа. Мөн үр дүн удаан болох магадлал гэх мэт байна. Үүнээс хамгийн оновчтой хоёрдугаар хэлбэрийг гэж оновчтой гэж үзээд бид ангийн бодлогод хэлсэн байгаа. Гуравдугаар хэлбэр хэлсэн. За бид ангийн бодлогоор түрүүлсэн хамгийн боломжтой төлөвлөлт болох иргэдийн төлөөлөгчдийн хурал санал оруулах дэмжлэг акт гэх хөлбөрийг сонсон. За төлөвлөгөөг танилцуулаад хамгийн эхлээд үйл ажиллагааныхаа бичиг төлөвлөлтийг гаргаж түүнийг мөрдөж ажиллана. За хоёрт хуулийн хүрээнд холбогдох хүмүүсийн уулзаж ажлын төлөвлөгөөг танилцуулж ярилцаад өөрсдөө их ашиг зүйлс шийдвэрийг гаргах байгаа. За гурав төсөл санхүүжилтийг тооцож ирэх бүхий удирдлагын шийдвэрээр тусгуулна. За дөрөв үйл ажиллагааны хэрэгжүүлсэн гэхэд давхар хяналт шаардлага тавьж ажиллана. За хамгийн сүүлд уг асуудлынхаа хүрээнд мэдээлэл бэлтгэж иргэдэд онлайнаар түгээн илрүүлэх хийж өөрсдийнхөө үйл ажиллагааг дэмжлэг үзүүлэхэд нөлөөлөх байгаа. За хүүхдийн эрхийн тухай хууль зааснаар 11-ийн 1-т хуулийн хүүхдийн эрхийг хангах талаар улсын их хурал нутгийн өөрөө удирдах байгууллага нь дараах 3 эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд 11-ийн 1-т хүүхдийн эрхийг хангах талаар төрийн болон орон нутгийн бодлогыг тодорхойлох, 11-ийн 1-2 хүүхдийн эрхийг хангах, хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөр, үйл ажиллагааг санхүүжүүлэх, төсөв батлах, 17-ийн 1-2 засаг даргын үүрэг оролцоод хүүхдийн эрхийг хангах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээг авах. За энэ талаар гарсан танил санаачлалыг дэмжих, нутгийн дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах. 6-ийн 1-5 хүүхэд чөлөөтэй бодол сэтгэв, өөрөө эсвэл бусдаар дамжуулж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, за мэдээллийг эрен хайх, хүлээн авах. За эдгээр зүйл даалгаврууд нь Монгол улсын үндсэн хуультай зөрчилдөөгүй байна гэдгийг харуулж байна. За материалын стандарт болон хөрөнгө төслийг судалж үзэхэд ледийн хүчин чадлын хувьд 3-аас 10 ватт чиглэл орон нутгийн лайн чадлыг дэвшүүлэх хангалттай байна. Тэгээд бидний амьдарч байгаа энэ газарт маань объектын зэрэглэл буюу харуулын зэрэглэлтэй гол боломжууд гадна гэрэлтийн нормыг тохиолж байгаа. За бид өөрсдөө хөрөнгө төслийг судалж үзэхэд 525 км буюу 210 гэрэл шаардлагатай байна. За төсвийн хувьд 105 сая төгрөг шаардлагатай гэж үзсэн. За энэ асуудлын хүрээнд иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарагтайгаа уулзаж өөрсдийнхөө танил бодлыг илэрхийлж төлөвлөгөө танилцуулсны үр дүн төсөв маань батлагдсан. За тэр хороол бүхий хэсэг 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 92 ширхэг гэрлийг нийтдээ 2.3 км урттай эргэлзүүлэг тавихаар болсон. За үүн болохоор сэлбар, нуур, ажилчин гэх хорооллын эхний 3 дугаар эгнээ энэ жилийн 7-8 дугаар сард тавих байгаа. За мөн бид иргэн холбоотой ажилласнаар иргэдээс дахиж танил бүсгээс агуулсан бунхан, өгөөмөр гэх хорооллоор нэмж гэрэлтүүлэг тавихаар болсон. За энэ гэрэлтүүлэг маань одоогоор 28% гүйцэтгэлтэй явж байгаа. За баярлалаа. За бүгд өглөөний мэнд хүргэе. Дөрөвдөг хэлтгийж уран байна. За бид ангийн бодлого дээр үндэслэн ажлын төлөвлөгөөний хэсгийг бодлогоор гаргасан байгаа. Бид 9 сараас эхлэн эсэлтийн хэсгээ хийж авсан. Үүнд бол хүмүүсийнхээ эсэлтийг авч тулгамдж буй асуудлаа гаргаж ирсэн байгаа. Мөн манай багш нар бүртгэлийн хийж авснаар өдөртөн ажиллах хоёр багштай 55 зурагчдын манай клуб байгуулагдсан. Цаашлаад бид 10 сартаа бол судалгааны ажлыг хийж эхэлсэн байгаа. За манай судалгааны ажилд бол ажиглаж болсон анкетыг намайг ашиглан хандлт судалгаа хийж авсан байгаа. За үүнийхээ үр дүнд бол бид бодит тоон судалгаа гаргаж авсан. Мөн зурган баримтуудаар бүгдийг төлөвлөж авсан байгаа. За бид 11 сартаа бол хуулийн бичгтээ бол яарчлан орсон байгаа. За хуулийн бичгээс олсноор бид холбогдох хууль дүрм болон бичиг баримтаа бол нэгтгэж авсан. За үүнийхээ үр дүнд бол манай асуудалтай холбоотой үндсэн хуулиас батлсан хууль дүрмээ бол нэгж авсан байгаа.
За 12 сартаа бол бид төлөвлөгөөний ажилдаа орж ирсэн. За үүнд юу авах вэ гэвэл иргэдийн нийтийн хурлын дарга болон бусад улс хүмүүстээрээ уулзалтуудад болсон байгаа. За үүнийхээ үр дүнээр бид маш түргэн хугацаанд хэрэгтэй мэдээлэл авч чадсан байгаа. За бид нэг сараас эхлэн бол гүйцэтгэлгийн хэсгээ хийж эхэлсэн. За үүнд бол бид мэдээлэл өгүүлбэр хийж танилцуулах, хэрэгжүүлэх үйл явцаа хийж эхэлсэн байгаа. За үүнийхээ үр дүнд бол бид нэгдэл дүгнэлтээр хийж чадсан. За мөн уулзалт тоглох, уулзалтуудад зохион байгуулсан байгаа. За бидний 5 сарын хугацаанд хийсэн үр дүн бол энэ зургийн хэлбэрээр байрсан байна. Эхлээд бид эсэсийн хэсгээ авсан. Дараа нь судалгааны хэсэг, шигээд төрлийн хэсэг, төлөвлөгөөний хэсэг, эцсийн гүйцэтгэлийн хэсэг гэсэн бүрдүүн хэсгээс бүрдсэн байна. За бид энэ дөрвөн цамгаар харж үзэхэд бол бид эдийн засгаар бол маш олон зүйлийг сурч авсан. Төрийн бодлого хэрхэн хэрэгждэг талаар хэрэгжилтэн хэрхэн өөрсдөө санаа бодлогоо оруулж чадах мөн дэвшлиг авах талаараа мэдлэг боловсролыг эзэмшиж чадсан. Бидний цамгаар бид хамгийн түрүүнд хүндэт байсан асуудал COVID-19 байсан. Бид COVID-19 үеэр хөл ажиллаа онлайнаар хийсэн. Ингэснээр бидэнд бол нэгнээсээ суралцах, хамтран ажиллах чадварыг бол маш сайн суулгаж өгсөн байна. Мөн бид энэ асуудлаа орон нутгад тулгамдж буй асуудлаа авахад иргэдийн нийтийн хурл маш чухал болохыг мэдсэн. Иймээс бид гэр бүлийн гишүүд болон ойр дотны хүмүүстэй иргэдийн нийтийн хурлаа идэвхтэй оролцоорой гэж зөвлөсөндөө маш баяртай байна. Бид дандаа энэ асуудлаа шийдэх бус дараагийн хийх ажлуудынхаа шийдлийг бас гаргаж ирсэн байгаа. За үүнд бол иргэжлээс бол эвлийнхаа тоог нэмэгдүүлэх, за мөн үйл ажиллагааны явцад хянаас шаардлага тавин хамтран ажиллах гэсэн зүйлсийг гаргаж ирсэн байгаа. Анхаарал хандуулсанд баярлалаа. Дорнод аймгийн 11-р сургуулийнханда баярлалаа. Амжилттай танилцуулга хийлээ. Одоо шүүгч нар санал асуулт эзэлтэй тавья. За танай багийн танилцуулгыг анхааралтай сонслоо. Мөн өмнө ирүүлсэн танай багийн материалуудыг бас үзсэн. Энэ материал дотор нэг ийм давуу тал байсан. Өмнө энэ төсөл шалгаж байсан багуудын видеог, материалуудыг судалж үзсэн гэдэг. За энэ чинь л одоо хүүхдүүдээс бидний хүсэж байгаа судлаач байх, их сурвалж хайх, бусдаасаа суралцах, бусдаа үлгэрлэх ийм одоо энэ төслийн гол үр дүн юм байгаа. Заавал одоо энэ уг асуудлаа заавал шийдсэн байхын төсөл шаарддаггүй, шийдээгүй ч гэсэн мөн ижлэгэн хүүхдүүд энэ төсөлд оролцсноор асар олон ур чадваруудад суралцдаг. Тэгээд танай багийн баримтын хуудас баталгааж басан материал их сайн болсон байна. Маш товч ойлгомжтой, яг фокуслсан. За багш нь танай багийн судалгаанаас ийм юм харсан. Судалгаа хийгээд үзгээр эцэг эхчүүд 41.5%, сурагчид 46.2%. Багш нар болохоор 12.3%-тай оролцсон байсан. Судалгааны төвөрийг санамсаргүй болон санаатаагаар авсан ч гэсэн тун сайн төвөрлөлт хийсэн байна. Яагаад тэгэхээр сурагчтай холбоотой эцэг эх асраа хамгаалагч үүрэгтэй холбоотой ийм судалгаа ихтэй хүүхдүүд маань голдуу багш нараас гэдэг юм өөр хүмүүсээс судалгаа авчиад идэв байхгүй. Манай хэд нөгөө яригдж байгаа асуудалтайгаа холбоотой тун сайн фокус авсан байна. Гэхдээ дахиад нэг юм дахиад энэ дээр нэмж судалгаа хийх оролцох талууд гэхээр зөвхөн иргэд багш сурагч биш өөр энэ харилцаанд оролцдог бүх төрлийн хүмүүсийг татан оролцуулах хэрэгтэй гэдгийг дараагийнхаа ажлыг хийхдээ анхаараарай. За багшийн асуулт бол ийм асуулттай. Дорнод аймаг эрчим хүчний төвтэй юм том сүлжээ аймаг тий. Тэгээд эрчим хүчний төв тэр байгууллагатай холбоотой зөвхөн иргэдийн хурлаас нийт зардлыг гаргах биш, эрчим хүчний төв том сүлжээ станцын удирдлагуудтай мөн уулзах, дэмжлэг авах, эсвэл сүлжээ тавихтай холбоотой тэр байгууллага үндсэн үүрэг нь багтдаг байхгүй. Тэгэхээр иргэдийн хурал, эцэг эх, багш энэ хүмүүсээс гадна танаа энэ ажил дэмжлэг үзүүлж болох өөр олон талын оролцогч субъектийн тоог нэмэгдүүлэх юм бол энэ төсөл чинь бүр одоо цаашаа амжилттай болно гэсэн үг. За хоёрдугаарх нь зөвхөн судалгаанд эцэг эх, багш, сурагчаас гадна өөр ямар хүмүүсийг оролцуулсан бэ? Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэг юм түрүү хэлж тэр бунхан улаан худаг гэсэн үү тэр газруудаар ингээд явхад гэрэлтүүлэг байдгүй гэдэг. Тэр хавчин бас иргэд байгаа гэсэн үг тийм ээ хүүхдүүдээ. Тэр судалгаанда өөр ямар хүмүүсийг оролцуулсан бэ? Эсвэл багш баримтын хуудасаас дутуу харсан байж магадгүй. Сурагчид дундаа тусгай хэрэгтэй дэмжлэг мөрчлөлтөнд оролцоод судалгаанд хамрагдсан байгаа. Мөн манай нэгдүгээр багш маань яг станцны байлдаг харьяадаг
эрчим хүчний станц маань тийм болохоор яг бидний дэмжих болсон юм бол өндөр. За дараагийн шүүгч. За бас амжилттай оролцож байгаа хүүхдүүдэд баяр хүргэе. За бас тулгымсан асуудлаа их зөв сонгосон байна. Эндээс хамгийн их одоо таалагдж байгаа зүйл нь яг одоо шийдэж болох үс асуудлыг аваад бодлогын шинжилгээнүүдээ их сайн хийсэн байна. Одоо давуу асуултал нь яаж хэрэгжиж болох вэ гэдэг. Тэгээ багш нь нэг асуулт байна. Тэгээд хоёр зөвлөгөө байна. За нэг асуулт нь эрчим хүч гэдгийг шийдэхдээ биднээс дандаа нөгөө тог цахилгаанаар л шийднэ гэсэн нэг юм санаа сэтгэлгээ яваад байгаа. Гэтэл дэлхийн чиг хандлага чинь бол сэргээгдэх гэдэг юм уу, ямар нэгэн эрчим хүчний бусад их усруудыг ашиглах тухай явж байгаа. Энэ дээр та хэд судалж сонирхож үзсэн үү? Энийг ер нь энэ талын асуудал одоо хэр тусгагдсан бэ? Энэ би юунаас сайн хайгаад олоогүй л дээ энэ дотор. За энэ асуултанд нэг хариулт тааж. Манай нэгдүгээр партнер яг зөвлөсөн нөгөө цахилгааны станцын байлдаг учраас яг энэ цахилгаан бишгэлээд ингээд арайсаа боломжтой байдлын арайсаа өөртөө шийдэх хөлбөрөөс авсан байгаа манай байна. Таашаал дээр зөвлөд энэ ажилтаа олон мөрөлдөлтэй цаана ирээд их хэрэгтэй байгаа. За багш нь хоёр зөвлөгөө өгье. Нэгдүгээрт энэ ажлуудаа ингээд сайхан нөгөө асуудлаа гаргахаас гадна тэрийг шийдэж чаддаг л болох юм бол та бүхэн жинхэнэ одоо хүсэж байгаа ур чадвар чинь суuna. Асуудлыг бол нэрлэхийг бол ихэнх хүмүүс чаддаг. Гэхдээ тэрнийг шийдэхийг бол одоо жинхэнэ лидерүүд л чаддаг байхгүй. Тэгэхээр та бүгдийгээ одоо ирээдүйн нийгмийн оролцоотой лидер болгох талаас нь төсөл явж байгаа учраас ялангуяа шийдэх гэдэг тал дээр нэг анхаарал тавьж байгаарай. Тэгээ одоогор гүйцэтгэл 28%-тэй цаашаа ингээ гүйцэтгэл 100% хүртэл нь бол хяналт тавиа явах юм байна гэж ойлгож байна. За дээр нь энэ эрчим хүчтэй холбоотой би бас хэд хэдэн төслийн одоо юунуудыг бас үзэж ирсэн. Жишээлбэл Эрдэнэ дотоод гэхэд одоо манай юуныхан бол энэ Эрдэнэ лед гэдэг компанитай нийлж байгаа бас нэлээд юм шийдтсэн тохиолдлууд бий л дээ. За манайх ч гэсэн сургуулийнхаа заалыг нэг ийм Ороптын тэмцээн зохион байгуулаад тэрэн дээр нь ивент тэгсэн компанид жишээлбэл ингээд энэ юу заалны тогмогийг нөгөө нэмэлт лед гэрэл суйрлуулахыг шийдсэн. Тэгэхээр компаниудын оролцоо гэдэг бас их чухал байд юм байлээ шүү. Тэгэхээр багш нь хоёр зүйлийг зөвлөх гээд байгаа юм. Компаниудын оролцоог ерөөсөө хайж болохгүй. Бүгдийн төрлөө авчид наагаад ахаар бас төр чинь яг нэг удаа шийдэх ч гэсэн байнга авч явах чадамж нь бас байдаг. Тэгэхээр компаниудтай холбогдлолд нь бас анхаарч байгаарай. За хоёр дахь нь ер нь бол эрчим хүч бол сэргээгдэх тал руугаа явж байгаа учраас шууд өдөрт ингээд нарны эрчим хүчээр сэнэрлэгчдэг хүний хөдөлгөөнөөр тогоо гаргадаг тэр хөлбөр хамгийн давуу. Хүн хөдөлгөөн байхгүй бол тог асч яахгүй байсан ч болно шүү дээ. Тэгэхээр ингээд манайх жишээлбэл яг ийм эрчим хүчний югаар хүүхдүүд төсөл гаргаад сургуулийн бүх тогийг хэмжээд одоо гэрэл цахилгаан байгалийн гэрлийн хэмжээд нийт одоо байгаа ангийн гэрлийг хэмжээд энэ нэгтж ийн багтж ийн гэдгийг гаргаад тэгээд жишээлбэл одоо коридор эдносыг бол мэдрэгчтэй гэрлүүдээр сольсон л доо. Хүн явахгүй бол гэрэл асах шаардлагагүй ч гэдэг юм. Тэгэхээр тийм сэргээгдэх болон үр ашигтай ашиглах төслийг одоо эрчим хүч ярьж байгаа тохиолдолд ерөөсөө орхиж болохгүй цааш нь ашиглаж явж байгаарай. Тэгвэл бид бас илүү амжилтанд хүрнэ. За тэгээ амжилт хүсье хүүхдүүдтэй. Зөвлөгөө өгсөн шүүгчтэй маш их баярлалаа. Үнэхээр томооны баярлалаа. Үндэсний хэлцүүлэгтээ оролцож байгаа Дорнод аймгийн Хэдэн сумын 11-р сургуулийнхаа сурагчтай болон багш нартай баяр хүргэе. Тэгэхээр энэ гэрэлтүүлэг одоо яг энэ орчны асуудал бол бас л яг Дорнод хотод нийтлэг тулгамдсан байгаа ийм асуудлууд те ялангуяа өвөл одоо өглөө орой явхад бол бас харанхуй хөнгөлөлттэй байдаг. Тэгээд ийм чухал асуудлыг сонгож аваад бас нэлээд асуудлаа ойлгосон бодлого хөлруудад дүн шинжилгээс нэлээд тийм логиктой харагдаж байна. Тэгээд нэг асуулт байна. Юун дээр 80 сая төгрөгийг одоо нөгөө багийнхаа 1 тэрбум төгрөгийн хөрөнгнөөс 80 сая төгрөгийг одоо яг энэ юун дээр төсөө батлуулж авсан гэж байна те. Тэгэхээр яг багийн иргэдийн нийтийн хурлын тэр орон нутгийн хөгжлийн сангийн төсөв зарцуулах одоо үйл ажиллагааны төлөвлөгөөнд бас одоо яг гэрэлтүүлэлттэй холбоотой хийх ажлын энэ тодорхой төсөв бас тусгагдсан байсан та бүхний одоо энэ үйл ажиллагаатай уялдаж ингэж нийцсэн үү эсвэл та бүхэн яг шинээр бүр ингэж санал гаргаад тэгээд тэрийг одоо яг энэ орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулах хөрөнгөний жагсаалтанд нэмж оруулаад ингэ батлагдсан уу гэдгийг тодруулж асууя. Баярлалаа. Асуулт гэсэн баярлалаа. За саяхан саний хэсэгчлэн манай асуудал бол уялдсан байгаа. За яагаад гэвэл бидний энэ асуудлыг өгөөсөн мөн
энэ асуудал иргэдэд бол энэ асуудал маш их тулгамдсан байсан. Тэгээд би бас энэ дээр нэмж бас судалгаа хийж бодит тоо судалгаа бас гаргаж ирж чадсан байна. За ингэснээр нэмжлээ бид маш олон зүйлсийг ер нь хаан хамгийн ихэд бол ерөнхийдөө энэ хайрцаг аргалууд нэг ерөнхийдөө бол нэлээд тусгацсан байсан. Тэгээд бид нэр эрдэнэ нөлөөлөгчтэй уламжлалтай ингээд уулзалт хийгээд одоо зүүн талын хэсгүүдтэй бол нэмэлт хэлхүүдийг суурилах ажиллагаа ингээд эхлүүлсэн. Тэр бол яг ингээд эхлээд одоо хэрэгжих хэвээр 28 мянган явж байгаа гэдэг ажлын хэсгийн зураг авсан байгаа. Одоо мөн ингээд зүүн талын оролцоодод төс нар ингээд нэмэлт тусгацсан нэрээ болсон хүмүүстэй ингээд тусгацсан газрууд маань ингээд хэрэгжүүлэн явуулж эхэлж байгаа. За баярлалаа. Амжилтсэ. За баярлалаа. За 11 дэх сургуулийнхандаа баярлалаа.